За өнөөдөр бид Өвөр Монголын Орос хотын төв болох Хя багш хотод ирлээ. Өвөр Монголын Орос хотын төв болох Хя багш тойрог нь өөрөө маш сонирхолтой өвөрмөц хот юм аа. Энэ хот хөгжил асар өндөрч 20 жилийн түүхтэй залуу хот байгаа юм. Тийм ээ, 20 жил. Орос хотын хуучин төв ачаалал хэтэрснээс болж бараг л зэлүүд хов байсан энэ газар 20 жилийн дотор бүтээн байгуулалт, дид бүтэц, дагалдах үйлчилгээгээрээ үнэхээр бусдыг алмайруулан төргөн хөгжсөн хот босгочээ. Хотын эклог. Хя багш хотод төрөл бүрийн худалдааны төв, театр, музей зэрэг байгууламжаас гадна ногоон цэцэрлэг түрээлэн болон өргөн чөлөө 34 бий. Тийм ээ, энэ бол иргэдэд ээлтэй орчин үеийн ногоон хот. Хоёр дахь нь аялал жуулчлал. Хя багш хотод аялал жуулчлалын цэг үзэмжит газар 26 бий. Үүнд улсын жишгт нийцсэн 4 Аз зэрэглэлийн аялал жуулчлалын цэг 3, харин 3 Аз зэрэглэлийн аялал жуулчлалын цэг 1 бий. Мөн үргэлж янз бүрийн фестивал, олон улсын тэмцээн зохион байгуулна. 130 мянга орчим хүн амтай энэ хотод 2022 онд гэхэд 4 сая 100 мянган жуулчид аялаж зугаалахаар ирсэн бол 2023 онд бүс нутгийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 14 тэрбум йонд өссөн байна. Хэрхэн маш түргэн хугацаанд орчин үеийн шинэ хот босгох, хэрхэн хотын экологийн асуудлыг шийдэж, аялал жуулчлалаа хөгжүүлэхийг Хя багш хотоор тойл болгож болох мэт санагдлаа.